Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2008 онд нээлттэй хийсэн Jackie Chan, Jet Li нарын гол дүртэн тоглосон Forbidden Kingdom киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд Unitel-ийн хуваалцдаг дундын дата багцууд худалдаанд гарлаа. Дундын датагаа аваад гэр бүлийн гишүүдийнхээ дата хэрэглээг нэгдор шийдэнгээ супер бэлэгтэй 20 жил урамшуулалд оролцох эрхтэй болоорой. 20, 40, 70, 100 ГБ дундын дата багцууд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй. Та Unitel болон Tokyo дамжуулаад family үйлчилгээнд бүртгүүлээд хамтдаа ашиглах дундын датагаа ашиглаарай. Бас цаан чинь энэ зууны онцлог дата багцууд худалдаанд гарсан байна. 100 ГБ дата 40% хямдарсан байна. Unitel болон Tokyo багцууд аваад зуны турш датагаа илүү хэмнэлттэй ашиглаарай. Тэгээд тэр датагаараа киночтой үздэг юм штэ. За ингээд кинонд орцгоё. Үүлэн чүргсэн өндөр оройтой уулсын дээр нэг сармагчны хаан хэсэг цэргүүдийг гөвч буугаар кино маань эхлэн. Ирсэн цэргүүд болгоныг нэг цогод унгаагаад байна. Тэгэд яг сүүлийн цэргийг цоглоо гэтэл зүуд байжээ. Нэг залуу цочоод сэрч байна. Хятадын кунфутэй киноны улаан фэн бололтой шүү. Өрөөгөр нь дүүрэн зураг туудс байж байна. Энэ бол манай киноны гол дүр Джейсон. Джейсон нэг хятад дэлгүүр рүү явж очино. Тэнд нь худалдагч өвгөн мөнгө тоолоод сууж байдаг. Чи дахиад л хүрээ тэрвөө. Манай хүн тэрүүгээр хятад киноны DVD худалдаж авах гээд үзэж байна. Хан чам чаугийн ах дүүс ирвсийн техник энтер байхгүй биз? Ирвсийн өрөлт, логийн өрөлт, агаараар нээсэж усан дээгүр алхаад архирах бар дүүлэг сармагчин чиж кунфуд үнэхээр дуртай бололтой шүү. Кунфу сурч хүн задаад огтуудыг өөртөө дурлуулмаар байна уу? Гэт тоглоом хийж байна. Тэр үед нарийн цаа дөрөнд нь нэг юм нүдэнд тусаад байна шүү. Яваад идсэн чинь газар нэг лаг саваа хэвтэж байна. Наадхыг чинь зарахгүй. Чи энийг хаанаас авав вэ? Энд байсан юм аа. Аав маань энэ дэлгүүрийг анх нээхтэл байсан юм. 100 жилийн турш өөрийнхөө хууль ёсны эзнээ хүлээж байгаа юм. Ингэж байна шүү. Янзын эд бололтой. Наадах чин дорнодын боо саваа байна. 13 сармагчин тангийн эзэнт хүрнийг аврах үед хэрглэж байсан. Би харж байсан юм байна. Энэ яг мөн байна. Би энэ талаар зүудэлдэг. Ингэж авна шүү дээ. Манай хүн хууль ёсны эзэн юм бах та. Өвгөн жаахан гайхаж байснаа эргэж хараад чи яагаад зүудэлсэн гэж? Яагаад гэвэл чи дэндүү их хятад кино үзсэн болохоор тэр. За одоо яв. Би чамд Брюс Лигийн кино олчоогүй. Тэгэд манай хүн киногаа аваад явж байхдаа замдаа хэсэг охтуудтай яриа өдлөө. Тэгсэн цаанаас нь дээрлэхүү гарууд хүрээд ирнэ. Хөөй. Хэн охин ойрхоор шийдсэнийг хардаа. Энэ ямбига унсаар байх уу аа? Мотор бол чимэр юм байна да. Энэ чи юу юм? Ингэснэ нөгөө кинонуудыг нь гаргаад ирлээ. Луугийн тулаан цагаан үст имихтэй гэнэ үү? Ингэснэ дээрлэж өгч байна. Болоо. Наадах чин кунфу мэдэн шүү. Тийм үү? Али хари. Ингэснэ шууд зодод унлаа. Тэр үед нэг нь ой лупо энэ хятад дэлгүүр зөвхөн бэлэн мөнгөөр худалдаа хийдэг гэж байна. Тэр өвгөн бэлэн мөнгө хадгалдаг юм шиг байх юм. Чи тэр өвгнийг сайн мэдхүү. Ингэж байна. Эвгүй юм болох нь те. Оройхон нөгөөдүүл Джейснэр нөгөө хятад өвгний хаалгыг тогшууллаа. Тэр явчихсан баха залуусаа. Харгу. Алга байна. Ингээсээ өвгөн тэндээс хэмбэ ингээд гараад ирлээ. Кунфу жаалуу. Дахиад кино авах гэж ярээ юу? Ороод ирээ. Ингээд оруулчлаа. Нөгөөдөл нь шууд орж ирээд өвгнийг заамдж аваад мөнгө чинь хаа байна? Эндээ байж бай. Ингээд тэрүүгээр нэгжиж гарлаа. Өвгөн урам нь хугарсан байдалтай Джейсон руу хараад байна. Джейсон харин уучлаарай гэсэн харцаар хараад байж байдаг. Тэгээд яг нэгжиж байтал өвгөн саваагаараа нэгийн цохиод унгаачлаа. Боосон шууд тэндээс буу гаргаж ирээд буудчихна. Өвгөн унах үедээ саваагаа Джейсонд өгöd. Энийг ав. Хууль ёсны эзэндээ очих ёстой шүү. Одоо зугт. Ингэж байна. Манай хүн шууд гараад гүчлээ. Нөгөөдөл нь араас нь хөөгөөд дээвэр дээр гараад ирнэ. Лупо болтой хөгшөө. Бууга буулга. Үгүй. Би гогтарсан. Одоо бид нар бүгд асуудалд орсон. Харин энэ харах биднийг матаж мэднэ. Гэт яг буудах гэж байна. Тэгсэн гинэт нөгөө жад нь манай хүнийг хоошин татаад нисчлээ. Тэгэд байшин дээрээс унчлаа. Тэгснэ гинэт манай хүн шал өөр ертөнцөд сэрж байна. Таягын Джейсныг шал өөр газар аваад ирчихсэн юм байна. Гараад ирсэн чи уулан дээр их будаа тариалдаг тосгон байж байна. Уучлаарай. Би хаана байгаагаа мэдэхгүй байна. Тэгсэн чинь чи дээрээс унсан энтергээд нэг юм яриад байна шүү. Яг тэр үед бөөн цэргүүд цаанаас нэрээд эмэгтэйчүүдийг нь олзож яваад эрчүүдийг нь шууд алж байна. Тэгснэ манай хүнийг харчлаа. Джейсон зүхтаалаа. Зүхтэж байгаад яг баригддгийн даван дээр тэнд нэг согтуу нөхөр элжигний нуруунд дээр хэвчихсэн ирж байна. Буугаад ирсэн чинь Jackie Chan байж байна. Энэ кинон дээр бол түүнийг луу гэж дуудах болно. Хай. Зодхой мөнгө хайрлаач. Цаашаа явж үзье. Ингээд Джейсон чи хөлнөөс нь татаад унгаачлаа. Тэгээд цэргүүдтэй үзээд унлаа шүү. Сэлмнээс нь бултаад нэгийг нь үүрч шидэд нөгөөдхийг нь унгааж байгаад маа. Сүүлийн нэг нь дайраад ирсэн чинь бултаж байгаад уналттай өшөглөлт. Тэгснэ манай Джейсны барьж байгаа саваа хараад чи наадха хаанаас авав?
Би таныг ойлгохгүй байна. Учир нь чи сонсохгүй болохоор тэр гэсэн чинь ойлгож бай шүү. Хэлийг ойлгодог болчлоо. Араас чинь гэсэн чи эргэж хараад нэгийг өшөглөөд унгаачлаа. Тэгээд галс зүхтлаа. Тэндээс нэг уушин газар яваад очин. Манай хүн яаж энд ирснээ мэдэхгүй байна. Хэсэг залуус намайг алах гэсэн. Би унсан гэд ярьж өглөө. Та хин бэ? Би бол согтуу нудраг. Намайг Луян гэдэг юм. Чи Шаолин яхоо? Үгүй биш. Би өмнөд Бостоноос ирсэн. Энэ зүүд үү? Үгүй. Чиний ирсэн газар л зүүд баг. Нэг бол чи зэм мастер. Үгүй бол чи маш онцгой зүйлийг авч яваа ингийн хүн. Энэ үү? Энэ жадыг хятад дэлгүүрийн эзэн надад хууль ёсны эзэнд нь өгөөрэй гэд өгсөн юм а. Гэсэн Луян жаахан сонирн болоод. Домогт нэгэн хүргэгч гарч ирээд саваг хууль ёсны эзэнд нь өгнө. Тэгээд Жейдийн хорон санаад жанжны дарангуйлал дуусна гэж ярьдаг юм. Чи тэр хүргэгч юм байна. Хууль ёсны эзэн гэж хий юм бэ? Сармагчны хаан. Ингээд домгийг ярьж өглөө. Сармагчны хаан бол үр жимст уулын оргилд амьдардаг. Шидэд саваагаараа ээж шидийн мэд тулалддаг. Саван түүний гарт байх үед яг л гал мэд. Жейдийн айрам хүртэл түүнийг тулалдаад ялж чадаагүй. Ингэж байна. Сармагчны хаан цэргүүдийг ёстой гөвж өгч байна. Луян үргэлжлүүлээд 5 элементийн ууланд 500 жил тутам Жейд хаан Тори модны доорх хүндтгэлийн зоог зохион байгуулдаг юм. Тэнд түүний албатууд цуглаад мөнх амьдруулах аршаан ууцгаадаг. Тэр аршаан нь ямар ч өвчнийг эдгэдэг шидтэй. Харин нэг удаа зоогийн үеэр Сармагчны хаан урилгагүй ирж тэр хавийг төвөөсөн юм. Жейд хаан түүнийг хараад тэр зүгээр л жаахан дэгхгүй юм. Түүнд цол хэрэг мөгөөд явуулчих. Тэгээд л боллоо. Гэж хэд 500 жилийн нойроо авахар явсан. Харин түүний хорон санаа жинжин хааныхаа хэлснийг гүйцэлдүүлэхийн оронд Сармагчны хааныг халз тулаанд дуудсан байна. Тэгээд тулалдлаа. Хоёулаа жадтай тулалдаад Сармагчны хаан мэдээж ил үргэлгүй яах вэ? Зүгээр л зугаацаад байна. Жанжаа хараа хамаг хүчээрээ үздэг. Тэгээд барахгүй болохоор нь ид шид хэрглэж үзлээ. Галтай торох шидэж үзээд бас баахан жад явууллаа. Сармагчны хаан ядах юмгүй бүгдийг нь сөрж бай шүү. Жаднуудыг бүгдийг нь цогж холдуулаад бултгаас нь бултаад сүүлийн сүхийг нь харин эргүүлж байгаад буцаагаад шидчихлээ. Жанжин шидээрээ сүхийг чулуу болтол нь үлээдэг. Жанжин тэгээд чи чадварлаг юм Сармагч юм байна. Гэхдээ жадгүй бол чи юу ч биш. Чи жад хэрэглэхгүй. Би харин ээж шид хэрэглэхгүй. Цэвэр нударгаараа тулалдвал ямар байна? Сармагчны хаан үнэхээр гинэн байсан юм аа. Тэр жанжны үгэнд итгэхэд шидэд зэвсгээ буулгасан. Тэр үед жанжин бул хайцаж шид хэрэгэлсэн юм. Сармагчны хаан хуурцснаа мэдээд өөрийн шидэд зэвсгээ дундад хаанд улс руу цөлсөн юм. Тэгэд Сармагчин өөрөө чулуу болж хувирлаа. Зэвэн жанжин тулааны урлаг хуурам эхлэлт оршдгийг найз минь. Ингээд явлаа. Өөхөшгүй мөн хүчраас Сармагчны хаан өөхөх боломжгүй. Харин зүгээр л чулуу болоод хөшчихсэн юм. Нэг өдөр түүний зэвсэг үүрэгч түүнд шидэд савааг нь авчираад түүнийг чөлөөлөхийг хүлээж байгаа. Ингэж байна шүү. Би ийм юм сонссон. Би яаж гэртээ харих юм бэ? Чи энэ зэвсгээ 5 эрдний ууланд аваачиж өгөх ёстой. Тэгээд Сармагчны хааныг чөлөөлөх юм бол гэртээ харьж чадна. Дахиад дарс. Та арай их уугаад байгаа юм биш үү? Дарс бол миний урам зориг. Бас намайг хүмүүс яруу найрагч гэж ярьдаг юм. Ингээд ууж байна. Цаанаас нь тооцоо ирэх үед. Бас хүмүүс намайг гуйлагчин гэдгээр маань мэднэ. Гэснээ тооцоог Джейсон руу түлхэж байна. Манай хүн өөртөө байсан хэдэн доллар өгчлөө. Тэгсэн тентхий эзэн цэргүүд дээр очиод тэд ийм ямар тооцоо хийлээ. Ингээд матчлаа. Цэргүүд араас нь ирж байна. Бид яах вэ? Чиний кунфу ямар вэ? Ярддаг нь чаддаггүй. Чаддаг нь ярдаггүй гэдэг юм. Чи яг мастер байх нь. Ингэсэн цэргүүд ирээд наад зэвсгөө өг. Үгүй бол өг. Ингэж байна. Цаана нь бас нэг хөгжим тоглож бүсгүй муухай хараад суугаад байна. Нэг л сэжиг тавина шүү. Тэгэд цэргүүд элдээ суглах үед манай хүн зэвсгээ лууд өгöd Луян цэргүүдийг эвхэж гарлаа. Саваагаа авч нэг зөхөд ширээ жигээд бас архины цаваараа цохиж унгадгүйлээ. Доороос нь ирсэн хэдийг ханартлан жилээ. Тэгэд манай хүнийг ардаа хийж байгаа дөрвтэй зэрэг үзэн. Дөрвийг зодчоод эргээд харсан чинь Джейсон тэнд туслаарай. Луян шууд доош өсрээд доороос нь тосож авлаа. Тэгэд босч ирээд доор хэдийг гөвж байгаад "Гүчи өөрийгөө хамгаалаач те." Ингээд жадыг нөгчлөө. Өөрөө гараараа үзээд гөвж өгнө. Манай хүн тэрүүгээр харин савчиж гарлаа. Тэгж байгаад нөгөө Луяна цогч шít. Луян жаднаас нь барьж байгаад араас нь чиглүүлээд гаруудыг гөвлөө. Тэгэд яг дуусглаа гэтэл цаанаас нь бүтэн айрм ирж байна. Манай хоёр гялс нөгөө хаалгаар гараад зүхтдэг. Тэгэд яг бүслүүлтгийн даваан дээр нөгөө хөгжимчин бүсгүй хоёрыг унгаад ороод ирдэг. Хөөх, сайн зодолдог охин байна шүү. Чи хойд ууланаас ирсэн үү? Би бол өмнөдийн алтан хараацаа. Мордоцгоо. Ингээд манай хоёрыг мордуулаад аваад зүхтэн. Ингээд аврагдлаа.
ууланд очиод биднийг аварсанд баярлалаа. Тэр өгшгүй мөнхийн согтуу. Түүнийг аврах шаардлагагүй. Юу? Чи өгшгүй мөнх юм уу? Гэсэн бууж ирээд 5 уул руу явахдаа замдаа зөвхөн морио услах гэж л зогсоорой. Баруун зүгээ бариад явах ёстой. Та явахгүй мó? 5 уулын аялал үнэхээр хүнд, аюултай. Бас ямар ч дарс байхгүй. Дарс бол түүний шидэт ундаа өгшгүй мөнхийн хөмбөрд байдгийм гэж бай шүү. Манай хүн тэнд. Үгүй, та хамт явах ёстой. Гэсэн дэгэдэж унгаад. Сайн сонс. Чи энд өхөл. Гэртээ ч бас үхэн. Гэртээ хармаар байвал амьд үлд. Миний дарс дуусаж байна. Ингээд явлаа. Луу, хүлээлтээ гэсэн нөгөө бүсгүй. Түүнийг явуулаа. Чи хүргэгч болохоос тэр биш. Чиний кунфу ямар вэ? Наадах чи юу ч мэдэхгүй. Юу ч мэдэхгүй. Луу, хүлээлтээ. Надад заагаад өг л дөө. Надад тулалдахыг заагаад өг. Гэсэн чи харин зогсож бай шүү. Зөвшөөр бололтой. Ингээд манай хүнийг тамлж гарлаа. Саваагаар 2 хоног өвс цавчуулна. Би энийг 2 хоног хийлээ. Хизээ надад кунфу заах юм бэ? Гэсэн бууж ирээд. Хардаа, энэ бол цохилт. Маргааш чамд хамгаалтцаана. Хүчтэй. Бас шулуун цох. Орон манай хүн ирээд. Надад сүүтрийн өшөглөлт заах уу? Нэг бол төмөр өвдөг. Үхлийн хүрэлт. Зөвхөн нэг хуруугаараа хүрдэгтэй. Ингээс нь лөө аяг аваад дүүрчгээд огт нь юм хийгээд бай шүү. Дүүрчгсэн бай шүү дээ. Болил доо. Харуу. Дүүрэн аяганд юу ч ордоггүй юм. Чи хитрхи их юм мэдээд байвал яаж кунфу сурах юм бэ? Аяга хоосол. Ингээс нь чи архиа цацчлаа. Хөөрхи. Чи юу сурахгүй юм байна? Нөгөө талд харин зэвүн жанжин өрөөндөө зугаацж байна. Цэрэг нэрэд. Эрхмээ. Сава дундад хаан тулсад үзэгдсэн гэж байна. Хүргэгч түүнийг аваад явж өгсөн гэсэн 100 яриа гарсан байна. Байж боломгүй юм. Өөр мэдээ байна уу? Багхгүй эзэнтэй. Гэсэн шууд алчлаа. Эвгүй нөхөр bay шүү. Маргааш өглөө нь манай Джейсон сэрсэн чинь Луян хараацаа 2 байхгүй байна. Хайгаад байж байтал цаана нэг цагаан морьтой нөхөр хүрээд ирсэн байна. Шууд зүхтаалаа. Араас нь хөөж ирэнгүүтээ саваг нь булаагаад авчлаа. Манай хоёр араас нь ирэх үед тэр саваг авчлаа. Хөлсний ангууч бах. Ингээд араас нь хөөлөө. Тэгсэн нэг дугны гадаа морин байж байна. Луян яваад ордог. Нөгөөх нь дотор сууж байна. Сава урд нь байж байна. Тэгсэн тэр нь Джейдли байж бай шүү. Энэ кинон дээр бол түүнийг хон гэж дуудах болно. Луян явж ороод. Ёй, хөл. Чи хаанаас гараад ирэв? Өмнөдөөс үү? Өмнөдийн царай биш л байна да. Наа цаваг чинь би авчихъя. Зүгээр өгчих юм бол хинч гэмтэхгүй. Гэсэн чинь зэвүүн харж бай шүү. Тэгээд дарсаа нэг балгаснаа торхой шууд шидлээ. Нөгөөх нь шууд цогж байна. Доогуур нь саваагаа авах гэтэл хөлөөрөө тогтоолоо. Тэгээд үзэж гарлаа. Эргэлдээд саваагаа булаацалдаад түлхэлцээд цохилцоод бас хөлөөрөө хэсэг үзлээ. Ер нь тэнцүүхэн чадвартай байх шүү. Би бинээ зэрэг цохоод өшгөллөө. Луян босож ирж дарсаа уугаад. Тэгснээс саваараа уралдлаа. Тэгээд хэсэг үзлээ. Энэ удаа хон илүүрхэд өшөглөөд унгаачлаа. Манай хүн харин тогроо өрөлт аваад үзсэн. Тэгээд хэсэг хааж бултаж үзэж байгаад угсарсан цогөлтэйгээд унгаачлаа. Дахиад үзсэн чинь хон цөгөрцөг барилт авч байгаад манай хүнийг илүүрхчлээ. Хөөх, цөгөрцөг үү? Шавж ойрхад сайн л бах. Гэхдээ барын эсрэг болоогүй. Ингээснэ барын өрөлт авч байна. Тэгээд нийлэн ширүүхүү үзлээ шүү. Алхан дээлгээтэй самардах маягтай. Үзэж байгаа жилгээд тэгэнгүүтээ босч ирээд бууцаагаа жигээд унгаачлаа. Хон гялс босоод ирнэ. Тэгээд дахиад саваараа хоёр талаас нь бариад авлаа. Доор бууж байгаад хэсэг булаацалдаад Луян хөлөөрөө саваагаа барингаад тогруу цогөлтэйгээд хон харин унахтаа жигээд саваа нүсрээд явчлаа. Джейс харин унж байгаа савааг яг бариад авлаа. Луян тэнд чи савааг тэр зэвүүн жанжинд аваачиж өгөх гээ юу? Үгүй тэнгэ. Би саваа хүргэгчийг олж өгөх ёстой. Гэсэн тэнд нь манай Джейсон савааг барьчихсан зогсож байна. Саваа нь Джейсний гарт жаахан гэрэлтэх маягтай байгаад байна уу да. Тэгвэл чи олчлоо. Гэсэн хон гайхаад хэсэг харж угаад. Тэр хятад биш юм биш үү дээ. Бид дотроо бүгд адил шүү дээ ламтан минь. Гэсэн дар суухыг нь болиулж байна. Яасан? Нүгэл гэж юу? Үгүй. Хуваахгүй бол нүгэл. Гэсэн аваад уучлаа. Эргэж харангуудаа шууд. Ингээд баярлаад байна. Ингээд манай хэд багийн шин гишүүнтэй болоод цаашаа явдаг. За энэ эдийн домогт хамтарлаас өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуучаа. Байж байгаад нэг саба дарха мартва гэж сануулад байгаа шүү дээ. Наадам дуусаад наалхар намрыг хэлж байна. Налайд суунга киночдын гоё бичлэгийг үзээд манай царайлгуудын игнэнд элсхийн тулд саба дараарай. Саба дарсан манай царайлгууд харин лайк дараарай. Та хэр удаан саваг хайж байгаа юм бэ? Бүх амьдралынхаа туршид. Нөгөө талд харин зэвүн жанжин манайхныг бариулахын тулд шулам хөлсөлчихсөн байна. Нөгөө уушийн газрын эзнийг байц хаж байдаг. Шууд нэг шавхуур маягийн юм гаргаж ирээд зодоод унлаа. Тэгсэн эхнэр нь тэнд нөгөө хараацайн шидсэн хуутгыг нь авчирч өгнө. Болчмор хараацаач үлээ. Өөр чин хаан байна. Манай хүн харин кунфугээс сурцаар л морин суулт хийж байна. Тэгсэн хон ирснээ өшөглөөд унгаачлаа. Хой наадах чи миний шав. Би цохино. Чи хаа ингэснэ цоглоо. Тэгсэн чи шууд хөөрхи Луян тэнд. Хой би чамд могооны талаар юу гэлээ? Одоо намайг цөх. Ингээ цогсон чинь хаагаад маа. Харав одоо дахиад ингээхээр нь хаагаад цохох гэсэн чи багал зурдаад авлаа. Бүргэд
Бүрг тавил яах вэ? Тогруу. Одоо ингэснэ багал зур. Хаагаад багал зур. Дороо хийгээд маа. Хаагаад маа. Жээс уурлаад хангалттай. Одоо бол ингэсэн хоёулаа барьж аваад доороо хийчлээ. Нэгдүгээр дүрм. Үргэлж багш нарыгаа хүндэл гэж байна шүү. Ингээд хоёр багштай болчлоо. Хараацай цаанаас нь шоолоод байна. Тэгээд сунгалт заалаа. Заагч гэжтэй хүчээр манай хүн цогцолтын техник сураад сунягаад нилээн сайжрлаа шүү. Хараацай тэнд бас бэлтгэлээ хийж байна. Намрын навчс дунд хэсэг бэлдэж байгаад хараацайн тэмдэгтээ үсний хавчаараараа янзын гихчин шидэж байна. Шууд модонд очиод зоогдлоо. Ингээд манай хэд цаашаа хөдөлцгөн. Нэг тосгонд очтол хүмүүсийг нь устгаад тосгоныг нь сүрүүлчихсэн байна. Хараацай харин энийг харангуйтаа нилээн халгалж байна шүү. Өөрийнхөө түүхийг ярих үед зөвүүн жанжин цэргүүдтэйгээ ирж тэдний тосгоныг бас сүйтгэсэн юм байна. Ээж нь хараацайг худагт нуугаад өөрөө халуулчихж хараацай өшөөг авахын тулд энэ өдрийг хүртэл бэлдсэн гэж байна. Тэгээд нөгөө хараацайн тэмдэгтээ хавчаараа гаргаж ирээд хаш худаг өгөшгүй мөнхийн нэгч хорооч чаддаг юм гэж байна. Манай эдийг хөөж байгаа шулам харин мөрийг нь олчлоо. Манай эд харин цөлийг туулах шаардлагатай болно. Энэ цөл халуу юм аа. Наадах чинь цөл бишээ. Тэр бол цөл гэсэн цаана нь бүр амар юм хүлээж байна. Тэгээд цөлөөр алхлаа. Манай хүн унсан чинь хараацай бариад авна. Үдсгэлэнтэй харагдаж байна шүү. Нөгөө хавчаар нь унчгаар нь авч өгнө. Жаахан оч үсрээд байна шүү. Маргааш нь манай хэд яг цангаж өгөх шахаж байна. Хараацай тэнд өгөшгүй мөнх хүн бор оруулж чаддаг. Ингээд луу яан руу харлаа. Хон тэнд хэрвээ тэр өгөшгүй мөнх нэгэн мөн бол шүү дээ. Ингэсэн манай хүн хэдийн юм гаргаж ирээд нэг ёслол маягийн юм хийгээд байна шүү. Тэгээд бор оруулах гад үзлээ. Тэгсэн цаас нь ороод бор орж байна. Баярлаа дээш харсан чинь хон дээрээс нь шээж байна. Чи ёстой ичих нүүргүү хогийн лам байна да. Ингэсэн чи хон дээр зогсож байгаад. Үгүй би зүгээр л 5 эрдний уулыг олчихсан гэж хэлэх гэсэн юм. Ингэсэн чи манайхан зорьсон газараа олчихжээ. Цаана нөгөө 5 эрдний уул нь харагдаж байна. Тэгээд кунфугийн эцсийн бэлтгэлээ хийцгээлээ. Манай хүн янзын болцсон bay шүү. Тамир тэнхээ тэсвэр бас жадаа эргүүлнэ гэж ванли. Удалгүй цэцэгт талд хараацай хөгжим тоглоод сууж байдаг. Манай Джесси яваад очлоо. Очингуудаа үүлний талаар жаахан яриа өдөж байна. Дажгүй амжилттай болоод байна. Хараацай тэнд чи гэр бүлтэй юу? Ээж минь л байгаа. Гэт ганц би шүү гэдгээ ойлгуулчлаа. Тэгсэн цаанаас нь яасан романтик юм бэ гэд нөгөө шулам гараад ирлээ. Бяцхан хараацай минь эр хүн чамд сонсохыг хүссэн бүхнийг чинь хэлээд эцэст нь чамайг хайдаг юм да. Чи гэрээсээ их холдсон байна хүү минь. Би чамайг инх тайвны замаар Зевсгийг жанжинд аваачиж өгөөд хүсснээ аав гэж зөвлөе. Би тэгж бодохгүй байна гэсэн лууян хажуунаас нь шулам яхаараа саваг авахыг хүсдэг байлаа. Хэрэг би саваг жанжинд аваачиж өгвөл тэр надад мөнх амьдралын аршаан өгнө. Ийм л байна. Гэт шууд саваг гогдоод авч байна. Хон шууд араас нь гогдоод торголоо. Сава доошо унах үед Джейсон бариад авлаа. Тэгсэн цаанаас нь цэргүүд дайрч байна. Одоо л чадвараа гаргадаг цаг шүү дээ. Шууд бужигнаад эхэллээ. Хараацай хэдтэй үзээд Джейсон хоёрыг өөрлөгөө татаад хараацай нэгийг жиих үед дүрс залгаж лууян хэдэг гөвөөд хон харин эрснийг нь эвхэж өгч байна. Джейсоныг муун өрсөн багитай үзээд хэд хааж байснаа бултаад хүчийг нь дагуулад араас нь маа болж байна шүү. Лууян хоёрыг эвхэд хон нэгийгээ дуусгаад цаанаас нь дахиад айр мэрж байна. Чаавас манайхан гяс морио над зугтцгаалаа. Тэгсэн шулам нумаа авчруулад араас нь харвчлаа. Манайхан нээлээ хол давхиж байтал лууян зогсчлоо шүү. Луу зүгээр үү? Жаахан ам цангад ингэсэн чи ард нь сум зогдчихсан байна. Бөөндөө очиод түшиж авлаа. Тэгээд уснаас гаргалаа. Тэр өгшгүй үсттэй. Тийм үү? Түнд дарс хэрэгтэй. Гэсэн хон тэнд бидэнд хийж чадах зүйл байхгүй. Ингэсэн ашгүй цаана нэг нөхөр хон хариулчихсан явж байдаг. Ингээд манай хэд тэнд байсан Шаолины хэд рүү яваад очлоо. Лам нар тэнд бэлтгэлээ хийгээд байж байна. Багш нь манай үнийг үзээд түүнд найдвар алгаа. Шархан хэтэрхий гүм байна. Түүнд дарс хэрэгтэй. Тэгэх юм бол тэр өгөхгүй. Бид нар лам алхуулнаа. Ингэсэн цаанаас нь лом гүйлгэж болохгүй юм уу? Луу хальт ухаан орчихсон bay шүү. Тэгээд манай хүнд үгээ хэллээ. Би энгийн хүмүүсийн дундаас өгшгүй болох шалгуурт орж байсан юм аа. Гэхдээ би тэнцээгүй юм. Юу? Чи өгшгүй биш юм уу? Биш ээ. Ингээд үннээ хэллээ. Джейсон нэлээд халаглж байна. Нөгөө багш харин эндээс хаш ордон руу хүрэх зам туйлын хэцүү. Харин төв замаараа яваад орох юм бол ордны дайчидтай нүүр тулна. Ямар ч арга байхгүй. Гэсэн хон тэндээс арга би 2 өдрийн дараа саргүй шөнө болно. Бид өмнөд талаар нь 4 дахь манааны үеэр орж болно. Харанхуугаар халахвч хийх ёстой. Үгүй бид өнөөдөр явахгүй бол луу өгөх нь байна. Одоо явах юм бол бид бүгд өхнө гэд багхан тулалдлаа. Хон дийлээд 2 өдөр саргүй шөнө. Үүнийг ойлго. Ингээд тулгаж байна. Тэр шөнө харин манай Джейсон жадаа аваад ганцаараа яваад өгчөж. Тэгээд шууд төв замаар давхиж очиод хаш ордонд хүрээд ирлээ. Цэргүүд зогсоосон чинь саваагаа өргөд яваад орно. Шулам харин тосоод очиж байна. Чи их зөв юм хийлээ хөө минь. Тэгээд явсаар зэвүүн жанжин дээр хүрээд ирнэ. Зөгнөлт гардаг хөргөгч. Миний төсөөлснөөс өөр хүн байх ч нэ.
Чи надад дата авчирсан уу? Юун дата вүлээ? Unitel-ийн 100-ы хямдарсан дата. Цаан чин 100 гигабайт дата 40% хямдарчихсан байна лээ. Энд миний дата дуусчихсан болохоор дата авч чаддаггүй. Wi-Fi байхгүй мó? Юун Wi-Fi? Тийм интернет сүлжээ нэвтэрсэн газар шиг харагдаад байна уу? Бас тэр гэр бүлийн дундын дата багц нь 50% хямдарчихсан байна лээ. Даанч би ганц бий болохоор дундын дата авч чадахгүй байна. Та энэ шулмыг family багцтай оруулчаач. Наадах чинь өөр хүмүүстэй калан үүсгэж гисэн байлээ. Намайг авахгүй гэд унжаад байгаа юм. За та наад асуудлаа өөрөө шийдсэн дээр юм шиг байна. Сон ууланд хүн үхэж байна. Түүнийг аврахын тулд мөнхийн ус хэрэгтэй. Яагаад би чамд мөнхийн усаа өгөх ёстой вэлээ? Яагаад гэвэл би танд тайгийг авчирсан. Наадах чинь хүлээж авч болох үс санал байна. Тэр сайн найз чинь юм уу? Бас сайн багш. Багшигаа хүндэлдэг хүн өөрийгөө хүндэлдэг гэж үг байдаг юм. Харамсалтай нь би мөнхийн усыг өөр хүнд өгнө гэд хэлчихсэн байдаг. Наадах чинь танд саваг авчираагүй. Би авчирсан. Тэр ч үний шүү. Эзэнтэй та хамлсан шүү дээ. Тэгвэл үүнийг шийдэх ганц л арга байна. Тулалд. Ингэж авна шүү дээ. Тэгсэн шулам тэндээс. Дуртай яа. Нөгөө тал тарин хон болон хараацаа хоёр Джейсны араас давхиж байна. Тэгээд тулаан эхэллээ. Манай хүн дайрсан чинь шулам өсөрж бултаад дахиад ирснийг нь хөлөөрөө хааснаад дээгүүрэн дүүлээд өшгөлчлөө. Тэгснээ нэмээд дахиж өшөглөөд үсэртэл навлаа. Манай хүн Джейсэн чинь бултаад нөгөө олсороо гогдоод унгачлаа. Джейсэн саваагаа алдаад авах гэсэн чинь араас нь гогдоод болдоггүй. Джейсэн шазаа сарваагаад саваагаа авлаа. Эргэж татаад нэгжээгээд мултрна. Шулам шууд өсөрж очоод аваад чидчлээ. Тэгээд савааг нь гогдоод жанжин руу шидчихлээ. Тэгснээ яг дуусгах гэтэл байц гэд болиулна. Зөгнөл дурдагдсан хүргэгч. Би чамд урам хугарч бай шүү. Ингээд явчлаа. Шулам мөнхийн усаа авахаар яваад цэргүүд харин манай хүнийг алах гэж байна. Тэгсэн гаднаас хоёр чад. Гайхаад орсон чинь хараацай хон хоёр ороод ирчихэж тэрүүгээр дүүлж байна. Жанжин жадыг устгах гэд тентгийн усыг гял савиргаж байна. Шулам яг мөнхийн усыг авах гэтэл хараацай араас нь юм шидээд торголоо. Тэгээд шуламтай халзгнаа. Манай Джейсэн харин цэргүүдийг буудаа болгож байна шүү. Хон харин ёстой ширэн үзэж байна. Жанжин усыг халуун лава болгож хувиргаад жадыг хайчлаа. Тэгсэн хон орж ирээд бариад авдаг. Жанжин шууд өөрөө хөдлөөд хоныг маа. Нөмөрг нь гал руу унах үед шууд шатаж байна. Хон жанжинтай үдсэн чинь жанжин огцом илүү юм аа. Хоныг эвхэж өглөө. Хон хоолойд нь жадаа тулгаад төртөл. Хоолоогоор буцаагаад түлхэж байдаг шүү. Хараацайрын шуламтай халзгинж байгаад гарыг нь дагуулж шидээд дээрээс нь маа. Манай Джейсэн цэргүүдийг нэлээд эвхэж байтал цаанаас нь дахиад айрам хүрээд ирлээ. Ард нь харин Шаулийнхэн хүрээд ирчихсэн байна. Цэргүүд дайрсан чи манай хүн гэсэн өнгөрөөд явчлаа. Юу вэ? Гэс ард нь алаан болж байна. Цаан нарийн Луяныг дамнуурга дээр өргөд аваад ирчиж. Манай хүн гялс нөгөө мөнхийн ус руу гүйлээ. Шулам үсээрээ гогдох гэтэл хөлөөрөө хавчиж өргөд авчлаа. Тэгээд шулмаас эвтэйхэн бултаж байгаад урагшаа гүйсэн чинь хоёр цэрэг тосож бай шүү. Шулам харин гараас нь гогдоод манай хүн усаа алдчихлаа. Яг унлаа гэтэл нэг хүү гулгаж гарч ирээд хормоо дээрээ тосоод авчлаа. Шууд хойшоос аваад нэг нь мөргөд тэр нь яг Луугийн гар дээр хүрээд ирнэ. Луу харин авангуудаа шууд залиглаад босч ирснэ. Төлөө гэд эвхэж өглөө. 2-3-аар нь цохиод түүвэж өгнө шүү. Манай хүн тэнд багштайгаа хоршоод гаруудыг буудаа болголоо. Жанжи харин манай хоныг монжоод байна. Жадтай хэсэг үзэж байгаад жадны үзүүрээр хоныг шархтуулчлаа. Нөгөө шулам харин хараацайд илүүрхэд бариад автал. Луу ирээд нээстлэн жилээ. Гэт очоод барын савар муу шулмыг ёстой буудаа болгоно шүү. Манай хон харин эвгүүтэд байна. Джейсэн гүүгээд очтол жадаа шидэд наад хөшөөгөө цох гэж байна. Манай хүн цохох гээд гүйлээ. Жанжин араас нь очоод эргээд яг алах гэтэл хон урдуур нь орж ирээд цавчулчлаа. Ёстой л аймаараа хамгаалж байна да. Джейсэн очоод хөшөөг маа. Хөшөө дэлб. Шар цацраг тэнгэрийн хаяа хүртэл цацарснаа. Буцаад ирж байна. Дахиад бөөн долгион. Тэгээд сарамгчны хаан гараад ирлээ. Сарамгчны хаан доошо хартал доор нь хон харж байна. Тэгснэ шууд үсэн болоод хувирчлаа. Сарамгчны хааны хувилбар байсан байх нь шүү дээ. Хаан үсээ авснаа. Одоо миний ээлж гэд жанжинтай халзагнана. Шидийг нь жадаараа сүрж очоод нээстэл нь авлаа. Луу харин шулмыг ёстой буудаа болгож бай шүү. Үсийг нь барьж аваад татаж авчираад маа. Сарамгчны хаан харин тэрүүгээр зүгээр жадаа удирдаад жанжинг зодоод байна. Хон шулмыг хэсэг цогж байгаад доош нь шидчихлээ. Яг яллаа гэтэл араас нь үс нь гогдож байна. Тэгсэн худаг гаргаж ирээд тайрчлаа. Ингээд шулам унчлаа. Жанжаар монкид гүйлж байтал хажуунаас нь хараацай. Эцэн минь. Йоо, чи хэм бэ? Таны алсан айлын охин байна. Гиснэ хаш хутгаа шидлээ. Жанжин шидээрээ хутгийг нь зогсоодог. Шидэн харин буцаж очоод хараацайг ончлоо. Джейсэн хараацай дээр очоод сэрэрэ гэсэн эвгүүдсэн бололтой. Нөгөө хутгаа гарт нь өгөөд
Чи дуусах гэсэн харцаар хараад байна. Жанжин Монки цогиулаад яг буцах үед нь манай Джейсон тосоод нөгөө хаш хутгийг нь бариад хүлээж байна. Тэгээд шууд зоочлоо. Жанжны дотроос хий гарч байгаад нөгөө гал руугаа өөрөө унаад өгчгдөг. Буцаад хараацаа дээр явуудачлаа. Тэр өгсөн. Баярлалаа. Ингэснэ амьсгал хураачлаа. Тэр үед харин нөгөө 500 жил нойрсон хаан сэрээд эргээд ирсэн байна. Манай хүн хараацаагаа тэврээд яваад очин. Энэ хов тавиланг тэр өөрөө сонгосон. Надад харамсалтай байна. Тэгээд сармөгчний хаан луу болон Джейсон гурыг зогсоочсон талархаж байна. Тэгээд Джейсонд аялагчаа чи хаалга байхгүй газрын хаалгаар зөгнөлийг биелүүлэхийн тулд ирсэн байна. Чи юу хүсэж байна? Би гэртээ хармаар байна. Болно. Тэгээд манай хүн багштайгаа салхас хийлээ. Сармөгчний хаан тэнд. Чи намайг чөлөөсөн аялагчаа. Одоо өөрийгөө чөлөөл. Тэгээд нэг шидэт хаалгаар ороод үлгэр домгийн улсаас өөрийнхөө гэрлөө буцлаа. Удалгүй манай хүн байшин дээрээс унсан яг тэр газараа хэвтэж байна. Босч ирээд жаахан гайхлаа. Тэгсэн цаанаас нөгөө танхаа гарууд хүрээд ирнэ. Чи яах юм аа? Чи хамаа татах юм уу? Эсвэл хэлэх юм уу? Ингээд зодоод байна. Манай хүн хэсэг зодуулж байснаа. Гэнэт бэлтгэлээ санав бололтой сүртэй босч ирлээ. Тэгээд ирээд цохингууд нь бултаад хаагаад маа. Унтал нь авлаа. Нөгөөх нь шок. Босч ирээд дахиад дайрлаа. Бултаад хаагаад дээгүр өшгөлхөөр нь доогуур нь дэгэ. Босоод ирэнгүүт нь хоёр хаагаад доогуур нэг фейк. Эргээд дээгүр нь маа. Нөгөөх нь уурлаад буу гаргаад ирэх үед бууг нь жигээд үсрээд нөгөө хөлөөрөө маа. Хаалгаар гартал нь авна штт. Найзууд нь айгаад зугтаачлаа. Тэгээд цагдаа түргэн тусламж ирээд нөгөө хятад өвгнийг авч байна. Тэр яаж байна? Зүрхийг нь оноогүй. Тэр амьдрын. Мэдээж амьдрын шүү дээ. Би чинь окушгүй мөнх гэж авна штт. Энэ үг манай Луян байсан юм шиг байна шүү. Чи жадыг эзэнт нь өгсөн үү? Тэгсэн. Эрхэн. Тэгээд луг явуулчаад эргээд хартал. Тэнд нь хараацаа зогсож байна. Гайхаад эргээд харлаа. Яг хараацаа байна шүү. Энэ дэлхий дээрх хараацаа юм уу хаашаа юм? Тэр зүгээр гин үү? Тийм ээ. Зүгээр гин. Би харсан. Би эсрэг гудамжинд байдгийг. Чи их зөрөгтэй байлаа. Баярлалаа. Дараа уулзъя. Тэгье. Дараа уулзъя. Мэдээж дараа уулзъя. Ингэж байна. Удахгүй найрах бололтой. Ингээд манай хүн өөр ертөнцийг авраад кино маань дууслаа. Киночд байлаа.